За энэ яг удирдах байгаа хүний буруу үйл ажиллагаанаас л болж байгаа шүү дээ. Тэгээ хуулийн дагууч тэр нам дотор байж байгаа асуудлаас ч тэр тийм ээ. Тийм. Тэгээд манай намч онцгой хурлаа хийсэн. Онцгой хурлаасаа одоо даргааж хөлөөлөд тэгээ миний биеийг бас дарга болгоё гэсэн. Би онцгой хурлаас бол одоо сонгогдсон явж байгаа дарга. Гэхдээ энэ хүнтэй бас би дарга шүү, чи дарга шүү гэдэг өнөөдөр тийм нэг тамга тэмдэгний ирүүлээгээд явмааргүй. Манайх бол онцгой хурлаас одоо гаргасан намын дүрмийн өөрчлөлт тэгээ намын удирдлагатай холбоотой шийдвэрээ дээж өгөхөд өгсөн байгаа. Тэгэхээр дээж өгөх одоо айлын бүртгэхийн айлын хүчин төгөлдөр гэж үзэх юм. Тэгээд ийм нэг шийдвэр гаргах бах. Энэний дараа л одоо дарга зэргийн асуудал хэрэгтэй байна. Яг намын тамга хин дагаа. Тамга бол Батбаатарт байгаа шүү дээ. Тийм. Энэ нэг нэглүү асуудлаа яг хаана үржиж тавьдаг хэвээр гэж харж байна. Одоо дээд чүүх одоо юу гэдгийг дээд чүүх дээр хоёр одоо хүсэлт гэж очиж байгаа шүү дээ. Алийг бүртгэх үү гэдэг асуудал. За дээд чүүх одоо аль хурлын нөхцөлтэй юм бэ гэдгээ оролцооноос нь болж бас шийдэх болов гэж зүгээр найдаж байгаа. Яг анхан шатны гишүүд болон тэдний шаардлагаар хийгдсэн одоо онцгой хурлаа шүү дээ. Энд бол анхан шатны гишүүд намын нийт гишүүдийн төлөөлөл оролцсон байгаа. Одоо Батбаатарын зохион байгуулж байгаа хурал дээр бол одоо яаж хурал зохион байгуулах зараасаа эхлүүлээд тийм ээ. Одоо өөрсдийнх нь яриад байгаа дүрмийн ийм зөрчилтэй асуудлууд зөндөө байгаад байгаа. Тийм болохоор одоо бас тэр талыг бас анхаарч үзэх байхаа гэж бодож байна. Намын их хурал гэдэг бол одоо нийт гишүүдийн хурал гэдэг чинь бол их том хэмжээнд болох ёстой. Нөхдүүдийн хийж байгаа хурал одоо миний ойлгосноор бол 182 гишүүнтэй хийнэ гэж байгаа. За тэрнийхээ нэг 120 орчмын одоо өөрийнхөө хүмүүсээр багцлцсан юм уу гэж би зүгээр харж байгаа. Ягаад гэвэл одоо хизээний үндэсний ороонд сонгогдсон 80 эдэн гишүүн байгаад байгаа. Нийслэлийн намын орооноос 9 квот гэж өгч байгаа. Тэр нь одоо давхардаад байгаа юм уу, давхардахгүй байгаа юм уу? За тэгэнгүүтээ одоо дэрэгдэх байгууллагуудын 10 гишүүн гэдэг одоо эмэгтэйчүүд, ахмад, залуучууд гэдэг ингээ өгж байгаа 30 хүн. За би ер нь бол анхнаасаа ярьдаг юм ерөөсөө тэр. Одоо дэрэгдэх байгууллагын гишүүд бол анхан шатнаасаа тийм ээ сонгогдсон анхан шатнаа харьяалагддаг л байх ёстой шүү дээ гишүүд. Гэтэл хаанаас нь мэдэгдэхгүй юм 30-40 хүн оруулаад ирдэг. Ингээд нэг хурал хийсэн болоод гарын нүргүүлээ явдаг. Ийм л асуудлууд үүсчихэд байгаа. Энэний эсрэг л яваад байгаа. Намын гишүүд маань ч гэсэн миний талд байгаа. Жирийн гишүүд маань энэ арай болохоо ажиллаа гэдэг тал дээр тийм л байдалтай байна. Манай намын зарим гишүүд Батбаатар гишүүнийг авилгатай тэмцэх газар өгсөн шүү дээ. Энэ хэрэг юу болж байгаа юм бэ? За одоо мэд авилгатай тэмцэх газар ямар ч байсан хэрэг бүртгэлийн ажил одоо нийцсэн явж байгаа. Тийм тэгэхээр аль нэг талдаа шийдэгдэх бах. За өчигдөр нөө бас юунууд гарсан байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтүүд гарсан байна. Байгаль орчны яамн дээр хийгдсэн ажлууд дээр одоо маш их тийм ээ зөрчилтэй дүгнэлтүүд авцсан байна. Гэх мэтлээ одоо энэ хүний бас хийж байгаа ажлууд нь Төслөө тэгвэл тэгээ жоохон тодруулаач та. Ямар одоо за би зүгээр нэг санаж байгаагаар хэлж идэх хөө тийм ямар ч байсан одоо энэ томилттой холбоотой зардал гэдэг нэг буу хийлэн болоод байгаа зардлууд байна. За тэрэн дээр одоо билеттэй холбоотой гэдэг юм уу энэ томилтын асуудалтай холбоотой 950 орчим сая төгрөгийн одоо санхүүгийн гүйлгэн дээр 550 орчим байна уу те сая төгрөгийн ийм зөрчилтэй дүгнэлт гарцсан байна. Тэгэхээр одоо яасан гэсэн үг юм дэр нь одоо эдсэн усан гэсэн үг юм уу яасан гэсэн үг юм те билетийн мөнгийг давхар шилжүүлсэн ч асуудал яваад байх шиг байна.